Сайн байцгаана уу? Ээлжид болоогоороо уулзж байгаадаа баяртай байна. Би нөхөр 3 хүүхдийн амьдардаг. Хаал амьдардаг. Тэгээд хүүхдүүд том болоод тэгээд ирсэн чинь би өөртөө цаг зарцуулаад өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлээд би юунд дуртай юм? Би юу хүсдэг гэж ирсэн чинь ингээд олон зүйл хүсэж байгаагийн нэг нь влог хийх байлаа. Тэрийгэ гүйцэтгэлээд ингээд сууж байна. Тэрэндээ баяртай байна. Нэгийг нь ч гэсэн биелүүлж байгаадаа баяртай байна. Тэгээд влог хийх шалтгаан, зорилго гэд байгаа. Тэрний эхнийх нь маш гоё ярьж сурмаар байна. Өөрийгөө гоё ойлгуулдаг. Ер нь ойрд аявих влог үздэг. Тэгээд ер нь зурагт нэх үзгээ болсон. Ер нь бусад хүмүүс ч гэсэн тийм бах нэг зурагт роликтэй юм гарахгүй байна. Яг хүссэн юм а олж үзэхэд зурагтаас хангалтгүй болчоо тий. Гоё YouTube сошиал орчинд илүү ингээ хүссэн юм а бичил хайгаал болчих. Тийм болцсон учраас энэ зурагт гэдэг зүйлийг нэх үзэхээс зурагтын сувг гэдэг зүйлийг нэх үзэхээ болчлоо тий. Тэгээд би ч гэсэн аявих влог үздэг. Тэгээд нэг яг олон хүүхэдтэй. Тэгээд яг хүүхэдтэй тийм ээжүүд алныг хийгээд идэггүй юм байлээ. Аюу гой нөгөө нэг хүүхдгүй тийм залуучууд аюу их тэгээд нэг хүүхдтэй байсан ч тэ нэг хоёр цөөхөн хүүхдтэй хүмүүс влог хийдэм билээ. Завгүйч байдаг байх. Би бол оны өмнө бол манай хүүхд цэцэрлэгт ороод аюу их өвдсөн. Оны дараагаас аюу гайгүй өөртөө цаг зав гаргаж ийн хүүхдсүүд өвдөж зовхгүйгээр цэцэрлэгтээ бас яваад байгаа болохоор надаас өөртөө зарцуулах цаг гараад ингээ влог хийгээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд влогоос гадна маш олон зүйл хийсэн. Сурч эхэлсэн. Маникюр байна. Өөр бусад зүйлүүд байна. Тэгээд гэртээ сууж хугацаанд аюу их тийм нүүр бодож YouTube-ээр нүүр бодолт ингэж дуурайж туршиж үзээд бас нүүр бодолтыг өмнө нь хийдэг байснаасаа илүү гайгүй ахиулж чадсан гэж бодож байгаа. Гэхдээ бас сурах зүйл зөндөө л байгаа. Ер нь бол хэмжээ хязгааргүй маш их сурах зүйл байна. Тэгээ ер нь сурах амар хоббитай. Тэгээд дөрөөс юм шиг манай ээж одоо 70 төгсөж байгаа гэсэн чинь ээж нь одоо юу жолооч ойлгох гэж байгаа. Жолооны курс сурж байгаа л гэж хэлээд. Ер нь бол амар адилхан. Би бол хөгшөртлөө юм хомсороод амар хоббирч юм хийдэг хэвээрээ байх байх. Тэгээд гол зорилго бол яриа руугаа эргэж харъя. YouTube-ээр бичлэг хийж байгаа. Бичлэг оруулж байгаа гол шалтгаан бол маш гоё ярьж өөрийгөө ойлгуулахыг хүсэж байна. Тэгээд одоо өөрийг хийж чаддаг төгс биш ч гэсэн хийгээд гайгүй хийчдэг тий өсч юм байна. Мейкап байна, маникюр байна. Тэгээд би сүүл өөр нэг сонирхолтой болсон нь одоо нөгөө юм мариалаг одоо би чинь 3 хүүхдээсээ хойш турхыг 3 хүүхд төрүүлснээс хойш ингээд амар их турхыг 3 хүүхд төрүүлснээс хойш амар их турх гэж оролдож байгаа байхгүй юу. Тэгээд маш олон зүйлийг туршиж үзэж байгаа. Гэхдээ би турах цай копинаас бол айгүй хол явсан. Сүүлд нэг хэрэгэлсэн чинь би бүр амар өвдсөн. Ер нь бол турах цай копи хэрэглэхээр маш хүнд өвдчих гээд идэм бэ. Манай найз ч гэсэн бүр эмнэлэгт бүр хэд удаа явцсан. Турах юм хэрэглэснээрээ тархалгаа маш их унагд юм билээ. Би айгүй буруу гэж мэддэг байсан. Тэр сүүлд нэг хэрэглэж буруутснаас биш. Өмнө нь бол байнга нөгөө хоолт болон тасгал хөдөлгөөнөөр турах гэж их үздэг. Тэгээд маш гоё тууштай бол байж чадаагүй яа. Тэгээд хүүхэд жоохон учраас тийм жоохон өвдөж мөвдөхөөр нь стресстэй амар хэцүү санагдах хүүхэд өвдөхөөр тэгээд стресстэй тэгээд амар гоё амттай зүйл идэж стрессээ тайлдаг. Тэгээд стресс хэрэг иддэг, идэхээрээ таргалдаг, таргалахаараа стресстэйгээр иддэг гэдэг тэгээд байхгүй. Нэг тиймэрхүү юм болд юм аа.
Тэгээд бас тэгнэ бас аягүй их тийм юу яхаар кето гэд хүмүүс мэддэг шүү дээ. Уурын хоол бүр ингээд яг бүр аягүй сайн барихаар кетог бүр яг ингээд маш ингээд чанга барихаар амар тийм бөөр мөр утдаг. Тэгээд би чанга бариад яг 2 дахь төрөлтөн дээр 14 кг турсан байдیں۔ Тэгээд тэрэн чигээ ингээд 3 дахь төрөлтөн дээрээ бариад торчиндаа гэсэн чинь амар тийм бүр илүү өвдөөд өмнөхөөс илүү өвдөөд бас чичиж чадамгүй амар тийм бие дүүрчлэлт ороод тэгэнгүүт нь болоод тэгээд би ерөөсөө бодож олсон зүйл гэхээр юу амар тууширч 100% тэгээ чанга барихгүйгээр өглөө өдрийн хоол өглөөний хоол оройн хоолн дээрээ л кето буюу нэг юу хоол идэх. Нүрс усгүй хоол идэх. Өдрийн хоолндоо би маш дуртай идмээр санагдаж байгаа идчихээ гэд ингээд ирсэн чи яд ч л таргалахгүй байна. За тэгээд яаж ч жагаад нэг турах нэ. Гэтэ би яг нөгөө бичлэг аюу их болоод хий гэж боддог байснаа гой турчаад хийхгүй бол хүн амтан ингээд хэлтвэр хэлэх баах. Ер нь хүмүүс амар үйлдэг штэ тий. Тэгээд амар их өөлөх баах. Турсгаараа л хийдаа гэж ингээд бодоод яваад ах юм бол бодоод яваад л ах юм лээ. Тэгээд зориглоод хийж эхэлсэн. Тэгээд нэг зүйл бодож олсон нь эсвэл амар их сонирхож байгаа зүйл болохоор би нөгөө одоо ээжүүд чинь яг төсний дараах ингээд зарим хүмүүс амар гоё турхаад байгаа л идэг л та төсний дараах тийм нэг таргалдгүй хүмүүс ч байна би пиццлагийн шал өөр хүмүүс ч байгаа над шиг ингээд төрөлтийн дараа ингэж амар таргалаад үлддэг хүмүүс болохоор турах аюу хэцүү байдаг. Гой хувцс өмсч чадахгүй байхаар амар стресстэй шүү дээ. Ингээд баяр ёслолоор амар наастргүй тий гоё аялал зугаалгаар явсан ч гоё хувцс өмсч чадахгүй тий өснөө өмсч чадахгүй байхаар амар стресстэй амар хэцүү байдаг шүү дээ тий тэр надад амар их тохиолддог болохоор би ингээд нөгөө аягүйх нөгөө инстаграм дээр тийм аягуулчлал явдаг шүү дээ. Нөгөө ийм гидс өөрийн нөгөө гидстэй гүзээ тэгээд өөрийн нөгөө нэг ийм сул мах ингээд амар биеийнхээ өөсөвийг далдалсан гоё ингээд цогцолтой гоё хувцлаад ингээд яг ингээд юм гэрийн хувцтайгаа ингээд байнга өмсдөг хувцсан тийм амар тийм стил имижгүй тийм аюу миажсэн ингээд аюу гоё цогцолтой гоё хувцтай биеийнхээ өөсөвийг далдалсан гоё хувц өмсснөөр амар өөртөө ихтэй тэгээ маш гоё харагдаж болж байгаа тийм бичлэгүүд байдаг шүү дээ. Тэгээ тийм бичлэгийг үзэнгүүтээ би ерөөсөө юм болъё гэсэн амар аягүй их мөрөөдөөд аягүй их хийхийг хүсэж байгаа. Тэгээд ер нь эхлэлээ тавьж эхэлсэн. Яг энэ бодож байгаа зүйлийнхаа эхлэлийг тавьсан байгаа. Би тэгээд бүр илүү гоё болгоё гэж бодож байгаа. Бүр яг тэр гадаадынхаа шиг гоё ойлгож болж чадахгүй байгаа тийм жоохон камерын өмнө цэнгэрэн балаараад байгаа. Тэгээд би ингээд би хаагаа ингээд нуусан хувц ингээд өмсөөрэй гэврэлээд байгаа юм бол байхгүй шүү дээ тий. Яг хөө сэтгэл санаа ингээд нэг амар стресстэй болоод ирэнгүүт аяндаа бид нар турна тий. Би үнэхээр нэг залхуураал тий турхаас турыг гэж бодохгүй тий эргэлж гэж бодохгүй байгаа юм бол биш. Би ерөөсөө яг өөртөө анхаараагүй хоолтонд огт анхаардгүй байсан бол би бол үнэхээр таргалах аяйгүй дуртай би бицлахтай хүн би огт анхаардгүй байсан бол би одоо ингээд босоо зогсоход хөлийнхөө хурууг харж чадхааргүй тийм том гидстэй тийм амар таргам байх байсан та гэж би яг боддог. Би бол яг тийш таргалахаар маш хурдан таргалдаг. Тийм хүн баггүй юу. Тэгэхээр намайг бүр амар огт анхаардаггүй салахгүй гэж бити бодоосай гэж хүсэж шүү. Би бас хоолтондоо ер нь анхаардаг бас
7 хоногт 2-3 удаас өөрийнхөө хэмжээнд гэртээ дасгал хийдэг. Тэгээ би бүр одоо хүүхдүүд бүр улам гайгүй том болоод ирэхээр надад цаг хугацаа улам гайгүй болох байх. Тэгээ тэгвэл би бүр фитнес явъя те. Дасгал хөдөлгөөн, хоол гэртээ бол хоолтой бол зохицуулж штэ те. Судлаад зохицуулж чинь те. Тэгээд дасгал хөдөлгөөн жоохон дутагдж байгаа. Гэртээ хийдэг ч гэсэн зөв биш байгаа те. Үр дүнтэй биш байгаа. Тэгээд ямаанда сэтгэл санаа ингээд гоё ялаад ирвэл гоё цэцрээд гоё турчих байх гэж найдаж байгаа. Тэгээд цаашдаа ч юу нэг анхаарна. Гэхдээ би одоогийн нөгөө бодож байгаа зүйлд бол миний энэ би баг ингэ байж юм бас гоё байхгүй. Гоё өөс ивэд алтсан хувцс ингээд өмсөд тэг хүмүүст санаа өгөөд тэгээд дараа нь би жилийн дараа 2 жилийн дараа турчаад бас хийсэн юм хараад бас инээж баясч амар штэ тий. Турсан жигдэг чинь амар чухал штэ тий. Тэгээд тийм зүйл хийж эхлүүлсэн байгаа, эхлэлийн тавьсан байгаа. Тэндээ баяртай. Бүртээ баяр хүргэе. За тэгээд сонирхолтой бичлэг хийхийг хүсэж байна. Хичээнэ. За тэгээ надтай хамт байгаарай. Лайк дараарай, subscribe дараарай. Одоо энэ яг энэний дараа залгуулад хамгийн ихний unboxing бичлэгээ явуулсан шүү заа. Тэнд хамгийн ихний бичлэг дээр хамгийн ихний захиалга ингээд он гарснаас хойш 5 сараас хойш захиалга хийж эхэлсэн юм бэ. Тэгээд хамгийн ихний ах дээр би айгуу жижиг шажиг ер нь баг хогс авах захиалсан. Ягаад гэвэл би ирэх болов гэж бодсон байхгүй. Яг ирдэм юм захиалаад яг ирдэм үү гэж туршиж үзэж хагаад жоох юмтрын захиалсан. Гэхдээ тэн донд нэг ганц гайгүй юм би хомсны дэрэл авсан. Айгуу сайн байсан. Тэгээд тэрийг би хямдхан захиалсан чинь энд зарж байгаа 80,000 30,000 төгрөгийн зөрүүтэйсэн. Би 50,000 авсан. Карготоо нэлээд тавьсан. Тэгсэн чинь энд 80,000 гэхээр би ганц эхний захиалга дээр ганц хоцсон юм юу вэ? Маникюрын дэрэлээсэн 2 дахь бичлэг 3 дахь бичлэг оруулах юм. Unboxing бичлэг яг энэ араас оруулна. 4 дахь unboxing болохоор би unboxing 2 гэдээ оруулсан байна. Нэгтгэхэд оруулах учраас энэ unboxing 2 гэдэг хамгийн ихний 2 бичлэг байгаа шүү дээ. Тийм влог байгаа. Тэрэн дээр unboxing 2 гэж оруулсан нь миний unboxing 4 багхгүй юу. За ингээд толгой хэргүүлээ яах вэ зүгээр цэцгээ unboxing бол камерны өмнө өөрийгөө тасгах нэг хэлбэр байгаа. Тэгээд цаашид бол unboxing бас хийн. Тэгээд бас сонирхолтой гоё бичлэгүүдийг оруулах гэж оролдох болно. Тэгээ надтай хамтаагаарай баяртай. Сайн уу? Би урдаас юм захиалаад нэг удаа захиалаад боломжийн сайн ирсэн. 2 дахь захиалаад энэ дээрээ unboxing хийсэн. Энэ хоо дандаа маникюрын дэрэл гэдэг юм байсан. Маникюрын дэрэл усны боо. Comfort гэдэг нийтдээ гисэн юм загсан юм а. Тэгээд энэ удаагийн болохоор голтой хувцас байгаа. Ийм хөөж стил юм. Дараа нь өмсөж үзүүлнэ. Хөөх юм а. Таалагдчихэв. Сайз бол миний сайз л. Яг л. За энэ 3 төрсний дараа жингээсэн хайж өгөхгүй байгаа. Тэгээд ер нь бол нөгөө биенийхээ өөсийг сэвид алтлах маягтай тийм хувцснууд
Загсан байгаа. Энэ бас юм жижигхэн завиртай. Гэхдээ энэ бол надад багтчих. Чим болоо? Гэт. За. Хөөх юм аа. Тэрхий жижиг шажиг гэнхэн тар айгаа сонин нэрэд илээ. Тэтэс хөөх. Тэрүүс штэ тийм биеийн галбараа жоохон барсан. Захиалсан энэ нөгөө ингэж дөрвөлжин бийтэй хүмүүс өмсгөр нэг юм бэлхүүстэй харагдана. Таалагдж энэ материал бас гоё юм. За. Энэ юу гэх юм материал жоохон тийм үү? Тэгтээ дотроо шорттой байна. Тэгээд сундалттай байна. Цахилгаантай байна. Дараа нь өсч үзнэ. Тэгтээ надад таарахгүй гэж магадгүй. За. Дэлгүүр хэсэг дургу юм чинь. Энэ захиалал харж байгаа л захиалвал их зүгээр юм байна. Энэ загвараа сонгоод дэлгүүр хэсээд миний сонирхсан юм бол олдоод үү. Тэгээд энэ аваад гайгүй. Тэнийг маа таваад бас удаан өмсөх дурггүй. Би нэг жоохон өө юм хийж чадаад энэ цаанц загсан. Хөөх юм байна. Өнгөн цагч байгаа хэвээр өнгөлөг. Ингээ Google ямар уу? Тустай. Гүштэй, турштай бас дандаа юм байхгүй шүү дээ. Энэ амар таалагдчихна. Ирүү хамгаалж байгаа. Нохгүй. Тэгээд амар хэвтэйхэн маш гоё сонирхолтой юм байна. Ингээд юм. Таалагдчихна. Хувцас таалагдчихна. Нүбэг бол
биш юм биш. Болоо. Нэг гоёха. Юу бисэж үү? Тролля дэжгүй. Сонголттой. Жунас. Нүи. Аваа гарахгүй. Амар тухтай өвтөх юм байна. Тэгээд жоохон юм тарган хөвсгөр хүмүүс чи ийм зах айгу гоё гэдэг шүү дээ. Тэгээд ийм хэсэг амар таалагдчих. Стад тухтай амар бийдтэй. Амар гоё. Юм жаа. Топ. Та өндөр судалтай өмдөмсөл гиз тарсан өндөр судалтай өмдөмсөл тэгэл өмсч байна. За одоо жижиг шалгал өгнө. Гүрийн гомлоод нациг ингэж юм задалдаг юм байх уу? За багсаар төрөх юм байл л да. Хорооны хэмээ гарч мараад солиоч өглөө та. За иймэрхүү. Гоё юм байна. Амар гоё юм. Нөгөө сар жан гоё нэг тод харамаар гоё. Зурхад амар гоё. Хэв авахтай давус өстэй болох юм. Ингэж ашиглана. Үсээ угаачаад хэв оруулагчаад үрхээд ингэж орхиол хэсэг хугацааны дараа яй шатлаа эцэг нэг зигзагтсан байгаа. Сайн байна уу? Сайн гэдэг. Иймэрхүү юм байна. Инээс маньгүй. Яа задлаа. Түрүүн шиг цоолох юм шиг байна. Чи нөгөө юу шүү дээ. Соронцтой лак шүү дээ. Гармаар төрхэд.
давхарлаж бодох хэрэгтэй хаа. Тэг. Одоо сүүлээс. Аштай. Та. Манайх нөгөө хардаа нэг 3-аас 4 санденсат хийдэг. Газын хийдэг. Тэг гэртээ чимлүү 100 гаалгаар тавьтаа. Газын хийдэг. Okay.